сайн байна уу? Энэ бол Зуара Политехник коллеж. Манай сургуулийн нийт 430 гаруй сурагчтай 61 багш ажилтан 15 төрлийн мэргэжлэлээр 2009 оноос хойш сургууль үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Богоо үзэгч засварчин мэргэжлийн ангийг сонгосноороо Зүү Араад Гачны богоон засварын депо болон Улаанбаатар төмөр замын зорчигчийн депо болон техник үйлчлэгийн газруудад богоо үзэгч засварчин мэргэжлээр ажиллах боломжтой. За манай төгсөгчдийн 80-90% нь шууд ажлын байранд гардгаараа давуу талтай юм аа. Одоо юм хаашаа явж байгаа юм? Манай сургуулийн дадлагын газар л. Тэр ямар юу дадлага хийх гэж хийдээ? Хөлөмжийн аж ахуй бол нэг маллын чиглэлийн дадлага. За. Автохны үйл яг хөө. Автын сургууль дээр байдаг шүү дээ. За. Энэ ингээ манай дадлагын газар. Энэ ингээ газар тариалангийнхан дадлага гэдэг тэнд ингээ ойжуулалтынх нь гэдэг. Одоор ингээ ойжуулалтынх ингээ модоо үржүүл ингээ. Хөлөмжөндөө нарийн ногоонуудад тариад гадна талбайдаа юугаа тарьж байгаа. Хүмүүс хитэн дөрлийн ногоо тарих уу? Тэгээд бүх төрлийн хооронд тарьж шүү дээ. Сайн байцгаана. Сайн өдрийн мэнд гүшээ. Өдрийн мэнд. За, манай мэргэжил сонирхож байна уу? Тий. За, манай ой мэргэжлэр суралцсанаар коллеж дотроо дэвшин суралцаад ойн техникчийн ангиар суралцах боломжтой. За, төгсөөд хөдөө аж ахуй, МОС, шүтгсийн ой инженерийн ангид 2.5 жилээр дэвшин суралцаад ой инженер болох боломжтой. Жишээлбэл нодлон төгссөн 15-ын мэн 5 төгсөгч мод үржүүлгийн компани байгуулад өрсөлдөөгээ хийгээд эхэлсэн, ажлын гараагаа эхэлсэн явж байгаа. Булганы ашигтаас ой аж ахуйн ангийг зөрж сурж байгаа. Одоо 2 дугаар курс. Тэгээд одоо модыг жишээ нь зөв тарих, зөв арчилах тал дээрээ илүү төлхөө суралцаад ирээдүйд модны аж ахуйтай болох бодолтой байгаа. Ер нь бол анх мод гэдгийг хараад яг ямар мод гэдгийг таньдаггүй байсан. Одоо тэгээ модоо нэг таньж сурж байгаа, бас зөв арчилгаа хийж сурж байгаа. Тэгээд модонд хүрдэг хөнөөлч шавж тэгээ тиймэрхүү зүйлсийг ер нь нэг сурж байгаа. Миний хөтөр яг энд ороод хийвэл зүгээр юм шиг. Юуны сургууль гэдэг чи? Энэ зүгээс яг чи өөрөө бол тэгээд юу сонирхоод байгаа. Ингээд зэрлэг мөрөөс улгаагаар сууж чи тий. Зүгээр сууж байгаа яг тий. Чиний юу штэ сонирхолтой юм хөө. Аав нь чамаа дэмжин. Юугаа юмэр авт хийх үү? Ингээд зүгээр суухгүй штэ чи. Сонирхож байгаа ч гэсэн 2 зэрлэг авна гэж чинь тэгээд бас хөдөлмөр штэ. Харин. Малзан техникчийн маань онцлог болохоор хосмог сургалтаар ажлын байран дээрээс суралцах боломжтойгоор явагдаж байгаа. Онлын 30%, дадлагын юу нь болохоор 70% буюу ажил дээрээ дадлахчих бүрэн боломжтой гэж. Тийм давуу талтайгаар хэрэгжиж байгаа хөтөлбөр байгаа. Энэ л миний сонгосон мэргэжилтэй. Пүү ийм мөр ногоорчдөг. Энэ улаан хондор, өрлөм хондор тарьсан байгаа. Аха. Тэгээд одоо ийшээ одоо өдөр бүрэн болцоо өгөхөр болцсон байгаа. Чамсаа үзэж болно шүү. Манай энэ ангийн гол давуу тал нь юу юм гэхээр хосолсон премьер анги. Хосолсон премьер анги гэдэг нь ямар учиртай юм гэхээр газар тариалан мал аж ахуй хоёрыг хосолсон анги гэсэн. Өөрөөр хэлбэл газар тариалан хөлөмжний аж ахуй буудаа газар тариалан гэсэн үг. Нөгөөд мал аж ахуй гэдэг нь болохоор эрчимцэн мал аж ахуй. Тэгэхээр энэ нэг хосолсон ангиар төгсөж байгаа хүүхэд маань газар тариалан руугаш хөрвж орох боломжтой, мал аж ахуйгаас хөрвж орох боломжтой. Одоо гадны хүүтэмстэй. Одоо энэ дотор одоо хэдэн градустай вэ? Дотор айгуу дулаахан байдаг штэ. Өвөлж гэсэн айгуу гоё дулаахан байдаг. Нэмэх 20-оос бол дээшээ. Энд бол орж ирсэн тохиолдолд даарна гэсэн ч ойлголт байхгүй. Энд одоо ямар ногоо төрөх вэ? Одоо пондор тарьж өнөөр. Пондороо яншүү, цэцэгт байцаа өгөрцгий гэдэг. Шинэ технологи хөдөө аж ахуй одоо энэ салбарт орж ирж байгаа. Энэ маань юу юм гэхээр гидропоник буюу хөрсгөө тариалалт. Ямар ч хөрс шороо хэрэглэхгүй бид нар одоо ингээд шороотоо зурлаад ингээд байхгүйгээр яах нь ус буюу тодорхой бичил одоо орчин үүсгээд pH үүсгээд тэрэн дотроо хүнсний ногоо жимсгэн гүзээлцгэн одоо өгөрчлийн пондор юу гэдэг тэр болгоныгоо бүгдөө тарьж иддэг болох нэ. За яг ийм гидропоник хөлөмж манай сургуулийн байгууллага одоо манай сургууль дээр нээлттэй их гэж байна. Шинэхэн бодгон хагаалсан ийм сайхан хөлөмж манай сургууль дээр бий болох гэж байгаа. За манай сургуулийг төгссөн
оюутнууд маань бол юуны төрөнд сургуулаа төгсөөд нэгдүгээр бол өрхийн хэмжээнд бол өөрсдийнхээ хэмжээнд бол бүх төрлийн оёмл бүтээгдэхүүнийг бол ойдог болчихно. Дээрэс нь бол мөн хуваараа бол нөгөө нэг оёдлын цех нээж бол ажиллах бол бүрэн боломжтой байдаг. Жишээ нь бол манайхаас ол төгссөн сурагчид бол 2-3 сурагчид бол өөрийн гэсэн нөгөө бие даасан оёдлын цехийг нээгээд тэндээ бол үйл ажиллагаа бол явуулж байгаа. Манай оюутлын даатгал зэрэг юм л байдаг. Тэгээд одоо ямар баахайгаа чимээний оёшоор нь за улаан өргөрөө ирмэнэ. За сайн байна. За төв. За машин хаасаа. За баруун өглөө даал дээрээ тавиад за зүгээ зааж өгье тий. Баг зэрэг. Энэ дээр одоо ингээд материалаа хийн гэсэн үг. За. За энэ доош олсон чи гэхээр. За зөөлгөн гişиг. Яг гоо. За ингээд тэгшгэ. Чи энийг ингээд хараад. Тэрмүүд оёлтой хараа ингээд маш зөөлхий яваад энэ ирмгийг юу яах гэсэн. Оёдлоо яг нэг санжаар аяна гэсэн үг шүү. За анги дэвших шалгалтын дээр болохоор одоо сургуулийнхаа орчныг, гэр орныхаа орчныг одоо тогтцоолох үүднээс бүгдээрээ нэг ийм ариун цэврийн өрөөний 0 цасны 50-аар нэг хийж багштай шалгалт өгж үнэлүүлээд 2 дугаар ээлж байгаа шалгалтын дүнг аваад энэ бас мэдээж хэрэг анги дэвших шалгалтын оноод нөлөөлнө. Тийм болохоор бүгдээрээ энэ нэг яг зааврын дагуу стандартын дагуу багшийнхаа өгсөн хэмжилтийн дагуу тайрч бэлдэж нэг хийгээд багшаасаа шалгалтынхаа үнэлгээг авна гэсэн үг шүү. За ойлгосноо. Энэ манай сургуулийн мужааны ангийнх. Одоо удирдлага шалгалт өгж байгаа загвуулах шүү. Энэ авьяасаа л харъя да. Энэ хоёр анги шүү дээ мужаа цэг. Энэ ангид очуулаад. Аавч мужаа болохыг боддог шүү. Үгүй ээ, мужаа хэцүү юм биш үү? Энийг бараа оёдлон хамаагүй. Та том өрөөмтэй харилаа би гар ургаа авчих юм л. За энэ манай хамгийн сүүлийн анги. Манай барилгын засаг чимэглэлийн дотор байрандаа ингээд засал хийдэг байхгүй юу? За одоо хоёул ийш явж үзье. За манай барилгын засал чимэглэл ангид сурж төгсснөөр барилгын дотор талын заслын бүх төрлийн ажлыг хийж ур чадвар эзэмшиж төгснө. За манай барилгын мэргэжил бол одоо нөгөө улирлын чанартай байгаа байсан жилийн 4 улиралд үргэлж эрэлттэй мэргэжил ажил олгогчийн шаардлагыг бүрэн хангасан ур чадвартай суралцагчид маань төгсдөг байгаа. Тийм учраас манай мэргэжлэр төгссөн сурагчдыг ерөнхийдөө барилгын компаниуд, дотор заслын барилгын компаниуд маш их дуртай хүлээж авдаг. Самны хөл айл ангийн сонгоор зөндөл олон гоё ангиар орлоо шүү дээ. Айлын сонгомоор. Харин би одоо ийм олон анги харж байгааг алийг сонгохоо мэдэхгүй байна. Гоё ангиуд шүү дээ. Чи аль дуртайгаа сонгоход өөрийнхөө өссөн мэргэжлийг сонгош. Энэ бүхэл мэргэжлийн юм байна шүү дээ. Одоо очихгүй чиглэл очихгүй нөө ээж ч дундаа шийдсэн хүлээж байгаа шүү дээ. Харин одоо нэг ангийг сонгож байгаа бол тий. Оронд бол одоо чиний юу гэдэг шүү дээ. Аюус юу сонирхол айл ангид ормоор байна. Алийг мэргэжил гоё байна. одоо автын гоё санагдаж байна. Тэгээ чиний сонирхол би чиний аль ч сонирхлыг би дагна шүү дээ. Одоо энэ сургуулаа сайн төгсөөд ажил төрөлтэй болоод таны хаачийг хариулна. Сайн байна. За харихуу даа. За тэгээд аа. За.